За, халуу. За, би хичээлд явж байна. Тэгээд намайг сургуулийнхаа одоо юу гэх скул тоорч гэх юм уу хийж гисэн баггүй юу? Дээр лайв хийсэн чинь. Тэгээд би тэрийг хийгээд бодлоод за юу. Зөндөө бодлоо л та хэрхий яаж хийх тухай мухагаа. Тэгээд би угаасаа дандаа автобусандаа яг сууж ирэхэд нэг 10 минут өмнө ирж тараад байдаг болохоор тэгээд зүгээр л нэг өдөр ирж байхдаа хийж таа л гэж бодлоо. Тэгээд нас болдоо энд харагдаж байна. Манай автобус ихтэй амар сонин заримдаа white хийнгээд буудлын дээр зогсоо заримдаа болохоор юу яадаг. Шлас театр дээр зогсдог амар сонин. Зөвлөн дээр яваад бас олуулах үедээ, загнуулах үедээ. Тэгээд ингээл туулаа муулаа зүгээр ингээл ил байждаг. Энэ болохоор шлас театр дээр автобус зогсоод яг энэ замаар явдаг байхгүй юу? Тэгээд энэ хараа. Энэ болохоор ингээд нөгөө студийн юу ч гэх юм уу? Тэгээд ингээд за би өнөөдөр кэтэ өмсөн. Тэгээд өмдөө тэгээд нэг энэ дуртай цамцаа яаж харуулах юм бэ нэг одоо ингэх юм уу? За уламши. За сургууль дээр ирж байна. Манай сургууль болохоор Фолкс хагшуулъя гэдэг энэ нэг хот болгонд байдаг. Яа, хайгуул байгаа юу? За хичээл 8 минут болохоор би цаадад ингээд уул айлт харуулчих. За. Тань шиг яваар ингээд. Энийг бол би өмнө нэг влог дээр оруулсан баха. Ингээд герман лифтэд ингэж хаагддаг юм шиг нөө. Хай. За my outfit-ийг ингээл харч. Одоо 4 давхарлаг бүгдээр гараа. 4 давхарт болохоор хичээлийн өрөөнүүдэд юм байна. 402-аас 411 гэсэн өрөөнүүд байдаг. 3 давхарт хөгжмийн сургууль, тэгээд 2 давхарт бас хичээлийн өрөө, 1 давхарт бас хичээлийн өрөө. Тэгээд Германд 1 давхар гэдэггүй 2 давхараас 1 давхар гэж тоглодог. Viertes Obergeschoss. Аян шиг болгоод дандаа гүг тэгээд семинараар хичээл болдог. Өнөөдөр тийм байна. Яна хүн бич. Наа бич байна. Ийм гоё. Том цонхтой давхар болгонд бисэг гэхдээ тоглоомч амар багтлаа. За тэгээд энэ манай хөгжмийн сургууль. Манай ч гэжтэй. За чи энэнийг одоо хоогшуулъя гэдэг нь болохоор их сургууль гэсэн утгатай байхгүй юу? Тэгээд фолкс хоогшуулъя гэхээр олон нийтийн коллеж мэлж. За юу гэх юм. За би тэрийг орчуулад энэ доор оруулчихъя за. За хоёр давхарт бууж ирэхээр ингэ юм. Кофений машинаа задлчих. Нэг гэмээр ямар сонин зогстой юм бэ? Ингэж мэд дэвтэх зогсохгүй. Нэг давхарт эмэгтэй нэлээдэг, 2 давхарт эрэгтэй нэл байна. Тэгээд герман амар сонин. Хамгийн ихний одоо 1-р давхар гэлдэггүй байхгүй юу? 2 дахь давхараас 1-р давхар гэж тоолдог. За манай хичээл ордог хэсэг рүү бууд ирж байна. Харахгүй хүн ирэх байна. Wie geht's? Mir geht es gut, danke und dir? Ja, gut. Zimmer, halbe Zimmer, viele Zimmer hat. Okay, schön. Ja. Wie geht's weiter mit dir? Nächste Semester. Хичээл тарсан. Автосны бодол руугаа явна.
манай сургалтыг иймэрхүү харагддаг байгаа. За. Асуу харагдахгүй. Хичээл болж байхад энэгээр дандаа богоо яваад дуурдаг байхгүй амар чадвар хичээлдээ амар саад болдог. Яагаад яг сургуулийн хажууд бас нэг юм богоны замтай чи юм. Тэгээд өнөөдөр болохоор манай ангийн сүүлээс 2 дахь хичээл байлаа. Одоо эх 7 оны 1 өдөр хамгийн сүүлийн хичээл орно. Тэгээд яг зөвхөн энэ курстэй л юу л да. Тэгээд би цаашаага болоогоос сурна. Гэхдээ одоо 7 сараас манай сургууль бүр нөгөө тэр чигтээ юу яаж байгаа байхгүй. Ям тэнэг харагдаад байна. Сургууль тэр чигтээ амарч байгаа. Ер нь Германд даяараа одоо яг уурлаа офс сайт болж байгаа байхгүй юу? Райс сайт одоо ингэ амралт манай зуны амралт гэх юм уу тийм юу болж байгаа болохоор ер нь бол гээд одоо ямар ч хичээл бичэл байхгүй. Тэгээ цаа нэг тиймэрхүү. Нүгээр ингэ гараад ирэхээр энд гүүр тийм талын баганы зам энэ талаар юм юу байгаа. Бассейн байгаа. Энд талын Фрайбад гэдэг юм хүн болгон уулзах боломжтой пул швим байгаа. За энэ манай хотын галерей. Хотуудад ер нь нэг галерей байдаг. Манай хотын галерей гэхдээ хойноос уртаасаа арай өөр л дээ. Одоо тийм манай автобусны бодол харагдчихэв. Арийн хитэн өдрүүд гэх юм даа хүмүүс л бичлэг бодлоо да. 5 сарын 6 сарын ихэр юм биш тийм. За. Өнөөдөр бол 7 сарын 6 аль хэдийн болсон би бичлэг бодлогоо бараг саралцсан юм шиг байна. Тийм өнөөдрийн бичлэг болохоор мэдээж тайдын мэдж ажлын сая сургуулаад хэлчихсэн. За одоо болохоор Instagram дээр би дээр question хийгээд тэгээд одоо хариулах чинь тэд нартай. Тэгээд би яг 20 асуулт надаа амар адилхан асуултнууд юм болон давхартж ирсэн. Тэгээд би тэрнээс бас яг 20-д хариулъя гэд бэлдсэн. Надаа утаснаас өөр тэрийг юу авахгүй болохоор тэгээд би тэтэр шууд бичээд авчлаа л да. За, маш гол юм их гол явъя за. Гэрээ ажил хийдэггүй гинэ. Энэ нөгөө нэг амперийн тухай юу яаж байгаа хэл та. Өчлөрөө мик яасан гэрээ ажил за би яадаг 7 хоногт нэг удаа хүүхдүүдийнхээ өрөөг цэвэрлэдэг. Тэгэхдээ өөрийнхөө өрөөг бас юм цуг цэвэрлэдэг. Тэр бол гэхдээ нэг зөв биш үү. Тэгээ зүгээр тоос арчаал тэгэл тоосоо сорволол тэгээ шалын нэг юм арчдаг юмар ингээд хидгүүлэгчдэг байхгүй тэгээд болчдаг. Өөр чин гэрээ ажил яг 2 дахь өдөр нөгөө нэг ирж хог авдیں۔ Энд тэгээд хогоо яг гадаа за тэрийг одоо гэрээ ажиллах юм уу мэдгүй. Нөгөө том хогийн савнуудаа гадаа гудамдаа гаргаж тавьдаг. За тэгээд яг манайх 7 хоногт нэг удаа цонхоо угаадаг. Бүх цонхоо. Гэхдээ би болохоор 14 хоногт нэг удаа угаадаг. Би гэдэг нь яг би өөрөө штэ. Нэг 7 хоногийн би угаагаад нэг 7 хоногийн манай айл ихнэр өөрөө угаагаад ингэж явдаг. Тэгээд заримдаа бүр амар нөгөө нэг угаасаа бүр цэвэрлэгээс өөр аргагүй болчихсон юм хүм за бүр амарч болтгоо маа гэхдээ ер нь гэхдээ баг миний бодлоор гэрээ ажил би нэг хийдэггүй юм шиг санагддаг шүү дээ. Хаяа нэг яг бүр амар муур сурна хоол мал асаж масгаа тэгэхээр нэг тоос сорволдог. Тийм за тэгэл хүүхдээ өөрөө цэвэрлэлт тэгээд яг юм эндүүддэг. Юм эндүүддэг хувцс тэгээд гэхдээ хувцаач гэсэндээ ингээд 2 сакс байлаа гэж бодоход нэг нь би эндүүдэд нэг нь манай айл ихнэр өөрөө эндүүдчихдэг. Заримдаа яг нөгөө нэг 24 цагаар ажиллаад ирсэн өдөр би бүгдийг эндүүд. За нэг тийм хөө. Орой хоол хийдэг үү гинэ. За би бол 7 хоногт нэг л удаа ерөнхийдөө баг орой хоол хийдэг. Гэхдээ заримдаа бүр хийдэггүй гэх юм. Энд нэг манай орой хоол шиг тийм хүнд хоол биш болохоор ер нь заримдаа нөгөө нэг талхаа тэгэл ингээл дээр нь төрхөж мөрхөл юм уу ингээд тавиад идчихдэг байхгүй юу. Тэгээд манай айл ихнэр 7 хоногт нэг удаа заавал 24 цагаар ажилладаг болохоор тэр өдөр нь би яг орой хоол бэлдэж хийж таардаг. Хаана амьдардаг вэ гинэ? Герман улсын Райнланд-Пфальц
Можийн нэг хөөрхөн газар гэдэг байна. Ноёвид гэдэг хотод байдаг. Манай хотод гэдэг монголчууд байдаг баг. Жинхэнэ нэр гинэ. Намын эрдэ. Дуртай хоол, очоод хоолны асуудал гарсан уу гинэ. За надад би бүр тэр хоолнд амар дуртай гэсэн хоол ерөөсөй байхгүй. Би ер нь бүх хоолыг ер нь идчихдэг. Нэг тийм юм олж шилдэг биш байхгүй юу? Одоо ингэ зарим хүмүүс байцаа идэггүй ч гэдэг юм уу, зарим чинжүү идэггүй мэдгүй. Би болохоор бүгдийг идэж чаддаг. Тийм болохоор энд нэг хоолны асуудал гараагүй. Нэг гарсан бяцхан асуудал зүгээр мах амар санаж байгаа. Маха амар. Тэгээд гэхдээ яг манай айл их надаас дандаа асуудал тааж махад мэрэ нөө идэггүй гэл тэгэл бүтэн сая өдөр хагасан бүтэн сая айлын энд нь ерөнхийдөө надад зөвхөн зориулж гэх юм уу бахтай хоол мал хийдэг. Тэгээ би угаасаа борцтой ирсэн болохоор идмэр байвал борцоо чанаад хуураад тэгээд болгоод идчихдэг байхгүй юу. Тэгэхээр ер нь хоол бол байгаа. За найз залуу та юу гинэ? Арцдаг хүн л байгаа да. За. Ямар тэнэг асуулт ихэд байхгүй. Энэ асуултан дээр давхарлаад бас нэг юм хэлчих үү. Нөгөө нэг ирээл удаагүй хахад нөгөө нэг ингээл юмнууд ингээл бараг ингээл орой хоол болгон дээр ингээл латин тухай яриад заяа. Одоо тэгэхээр болцсон юм шүү. Надад амар эвгүй байдаг гэсэн. Тэгээд тэгсэн чинь орой хоолн дээр ингээл юм ярьчихсан аа. Нэмж найз залуутай яг гэлтэй байхгүй гэлтгсэн чи яагаад гэдэг. Би бүр тэрэнд би тэр асуултыг оройж байгаа бат. Би нэрээ яагаад найз залууг үлээ гэж бодож фантазий бараг яа тэрхтээ амар сонирн байсан. За хамгийн дуртай 3 өнгө гинэ. Ягаан шар одоохондоо бор юм уу та. Би ер нь бүх өнгөнд дуртай л та. За ямар ажил хийдэг вэ гинэ? Опер гээд хүүхэд асуугч. Яг манай Монголоос бусад улс руу гарчвал юм бол төмөө мэдэхгүй нэмэртэж Австралид миний мэдж байгаагаар болохоор би нэг влогийг үздэг ютубер Герман охин Австралид 6 сарын хугацаатай опер хийжсэн байсан. Тэгээд хүмүүс амар буруу ойлгоод идэв нэг гэрийн зарцгийж байгаа юм шиг. Гэтэ яг үндэ үг шүү. Тийм байдаггүй шүү. Амьдрал дээр бүр шал өөр. Гэтэ яг янз л та. Гэтэ би бол юмртаж тийм байдаггүй. За 10 жилийн хаа төгссөн бэ гинэ. Нэгээс 9 дугаар анги хүртэл болохоор 113 дугаар сургуульд сураад тэгээд 10, 11, 12 болохоор 17 дугаар сургуульд сурч төгссөн. Тэгээд өнөө Улаанбаатарт явах юм байна. Монголд байсан бол одоо юу хийж байх байсан бол гинэ. Монголд байсан бол магадгүй Герман руу ирнэ гэж төлөвлөөгүй байж исэн бол их сургууль сураад одоо яг нэг цагийн ажил мэл ч юм уу тиймэрхүү хийгээл явж байгаа юм байна л та. Тэгээд хадины харилцаа хүмүүс тэгээд хэрвээ Германд ирнэ гэж ирж амжааг байсан бол бас одоо болтлог оргилтол ажилтай хайсан баг гэж бодож байна. Гүү штэ одоо яг гавалтаар явж байгаа. Манайгийнх одоо юу аялалтаа явж байгаа байхгүй юу? За нөөрний бодгийг хаана зоддог вэ гинэ? Би ч нөгөө нөөрэ бараг боддгоо. Тэгээд хаад харсан газараасаа гоё санагдсан юм бол авчихдээ ш. Тэгэхээр энэ дэрснээс хойш яг DM гэдэг нэг юм энтхийн мэдэн дэж нэг юм би анхтай DM яг яадаг дэлгүүр юм болол гэж боддогсэн чинь зөвхөн л нөгөө нэг хүнснээс босод юмнууд л ерөнхийдөө байдаг дэлгүүр юм шиг л штэ. Гэтэ хүнс байдаг тий. Гоё зэмтгэр явдаж тэндээс нэг сүүлийн үед ч байгаа өснөөс хойш нүүрний бодог нэмж юм авах тэндээс л авсан. Тийм. Очмаар байгаа орон гинэ. Монголоос өөр гэх юм бол Европын албаг ер нь л дуусгачмаар л байгаа. Тэгээд дараа нь ингээд цаашаа явах. Гэтэ яг Европын албаг дуусгахын тулд бас 1-2 жил ч юм уу за явуулцгаа 3 жил ч юм уу зарцуулах л та. Тэгээд Австри, Унгар, Чех тэгээд тойрсон ер нь хэдэн орноо эхлэл дуусгах хаа. Швед, Мэвэд гэл Парис яаж би Францыг мартчихад чинь тэр мэр гэл тэ. Хамгийн дуртай дуу чинь гинэ. Хамгийн дуртай дуу чинь. Би амар бүгдийн хамт чимж хольд сонсдог болохоор яг дуртай дуу чинь. Батэрт ноёмаа.
Хамгийн дуртай дуучид юм болоо. Үгүй гүнээ гэсэн маа. Эндиг бол юм аа. Тэр дандаа би гэхдээ ер нь нөгөө нэг хамгийн дуртай чинь дуучин гэхээр за ганталга чинь тэгээ дуучин биш рэпер тий. Мэдгүй инэрл ч юм за мэдгүй би ер нь ихтэй би яг сонсдог байхгүй юу? Хэр өндөр вэ гинэ? Өсрэл метрээр. Өсрөхөл метр 67. Энд нэр амар сонир ингээд нөгөө нэг одоо паспорт иргэний үнэлгээнд дээр өндөрийг нь тэгээд нүдний өнгө мөнгө бичдэг. Нар буусан шууд тоон өөрчлөгдөж шүү. За тэгээд хоол хийхдээ сайн уу гинэ. Монгол халаа бол ер нь л дажгүй хийждэг. Одоо энэ дээрээ бас нөгөө нэг рецепт орц хараад хоол хийж ер нь сурж байгаа. Яг тэгэл энэ манай айл нөгөө нэг веган цагаалтан байхгүй. Тэгээд энэ бол хамаагүй юм хүмүүс хийдэггүй. Тэгээд Монгол хоолыг чинь чухал юм ахад штэ. Тэгээд махын насчингууд амар сонирн болчихдог. Тэгээд би Монгол хоол хийж хийх гэхээр юм боломжгүй болчихоо. Тэгээд би дандаа ингээд орц хараад хоолнууд нь хийж байгаа. Биеийн дуртай болон дургүй хэсэг. Дуртай гэвэл нүд. Тэгээд хүмүүс миний хацрын дуртай гэдэг болохоор би ер нь бас хацрандаа жоохон дуртай. Ер нь би биеийнхаа бүх хэсэг дуртай л да. Дургүй хэсэг одоохондоо бол халга. Яг уу саяхны болтол хамартаа дургүй байсан. Амар ингээл жижигхэн сонирм ингээл тэгэл би ингээл хамарнаас бол амар ингээл хочмоч аваад амар ингээд муухай дүүсэн байхгүй юу. Тэгээд үсээ шав шарахт нүсэндээ бас амар дуртай. Одоо ч ихтэй дуртай хэвээр л дээ. Тэгээд амар хочмоч аваад ер нь амар дургүйсэн. Тэгээд энд ирээд манай ангид нэг 18-тай банд байдаг байхгүй. Тэгээд тэрнтэй хоёлаа арай ганц үеийнх нь болохоор хоёлаа ингээл дээр нэг юм яриа суучихсан чинь Европт бол ийм нөгөө бүх хотод өндөр шамтгал тийм шанхор монхор хамартай болохоор юм жижигхэн хамар юм игдүүтэй хөөрхөн санагддаг гинэ. Тэгээд намайг хөөрхөн миний хамрыг хөөрхөн мөрхөн гэд би ингээд ихээсээ наас маск гэдгсэн чинь яагаад магад гэл тэгэл хоёул яаж байгаа. Тэгээд тэр ярианаас хойш ер нь бол за ер нь ингээд зүгээр ингээд орчныхаа ялгаараас бол миний хамар тэнд нэг тиймэрхүү байгаадсан юм байна да гэж бодоод тэгээд одоо ер нь тэгээ биеийнхаа бүх хэсэгт ингээд бүтэн дуртаасан да. Яагаад үсээ шар болгосон бэ анх гэнэ үсээ анхаас ахгүй юу. Ягаан өнгөтэй ч юм уу эсвэл ер нь нэг тод өнгөтэй болгоё гэж бодоод тэгээд ээж хоёр тэгж тохиролцоод ерөнхийдөө шар болгосон. Тэгээд шар болгосон чинь шар надад амар таалагдаад хүмүүс ч гэсэн чам шарн зогч юм гэл тэгээд манай ихт ч гэсэндээ нэг тэр чигээр явж байхгүй дөө нэг хэсэгтэй гэд тэгээд хэсэгтэй тэр чигээр явах гэж байгаа. Тэгээд ажил мэжилгээд ерөнхийдөө дахиж үсээ бодуулаад суух завгүй гэхээс илүү боломжгүй байсан. Яг л нэг худалдааны байгууллагад ажиллажсэн болохоор тэгээд тэр чигээр явсаар гал тэгээд ажил оргилын шинэ жилийн өмнөхөн яг шинэ жил 12 сарын 31-ний өдөр би яг юу ажилласан. Үсээ цаалангтай болгож исэн. Тэгээд дараа нь яг битүүний өдөр бодоол тэгээд тэрнээс хойш үсээ бодох гэж байгаа. Энэ дээрээ сая үзмээ амлаа тэгээд одоо гарцсан. Одоо гэхдээ нэг саарл шампунь хэрэглэж байгаа. Тэгээд өдөр нь ерөнхийдөө энэ саарл дуустал байгаа юм. Би бүр амар таргалцчихэ. Германы хамгийн гоё гинэ. Гоё зүгээр амар их чөлөөтэй юм. Тэгээд хувийн орон зайг амар сайн хүндэлдэг. Нөхцөлтэй гэдэг нь юунаас вэ гэхлээр нэг би хэлбэр галбар бүх юмыг ингэж тоохгүй. Одоо чинь ингэж Монголд гэхэд ингэж жоохон миралаг тэгээд жишээ нь би мэдчих юм тийм жижигхэн хөхтэй тэгээд ингэж тийм ингэж хийж гарсан болохоор нэг юм эвгүй харагддаг ч юм уу тийм эсвэл хүмүүс ингэж хаж мардаг. Тэгмээд энэ болохоор биеийн хэлбэр галбартаа нэг анхаарал хандуулалгүйгээр хамаагүй уцчилдаг юм ч гэхдээ ингэж Европын нэг тийм чөлөөтэй юм тэр яг зөвхөн Германд гоё юм гэвэл цагаан талах. Тийм ер нь бол хамгийн бест нь гэж би боддог. Замдг Германд ер нь зөндөө олон гоё юм байна уу? Бараг тэгснээс бараг энэ гоёыг хэлснээс бараг муухайг нь хэлвэл хамаагүй дээр хаа. За ирээдүйн мэрэгжил гинэ. Би одоохондоо ер нь бол бас уул нь бол энд нэг юм зориг тээж ирсэн л дээ. Гэхдээ бас тий санснаар болохгүй хүний амьдрал тэгээд мэрэгчлээ одоохондоо нууцлж чинь тэгээд худалдааны чиглэлээр ер нь сонно гэж бодож байгаа угаасаа. Мэрэгчлээс тэгээд би ер нь бол тэрэндээ илүү сайн юм шиг санагцсан. Нөгөө оргил ажиллаж авах хугацаанд тэгээд сүүлхэн цалин гинэ. Окей. Би цалин 280 евро авдаг. 280 евро Монгол мөнгөөр хийх болохоор энэ дээр харилцаа. Тэгээд гэтээ яг энийг ингээ Монгол мөнгөөр харахад их мөнгө юм шиг мөрчлөөсөө яг эндээ бол ерөнхийдөө бол
Яг нь миний байр хоол бүхэн цаанаасаа байгаа болохоор яг гайгүй болоод байна л та. Гэтэ яг 280 гэж энд бол ер нь л бага штэ. Тэгээд яг 280 дээрээ нэмэгдээд нэг унаны мөнгө тэгээд хэлний курс саяын хэлний курсыг бол сая эхлээд ирээд шууд суусан хэлний курсыг бол айлаас шууд төлсөн. Тийм. Тэгэл нэг сая сүүлд надад 300 евро орсон шүү. Тийм 280-аас нэг 320 мөр хүртэл ингээл тэгэл одоо яаж хань мэдгүй л хамгийн ихний 2 сард бол эхний сар нь 280 аваад дараагийн сар нь болохоор 310 бил орсон гэсэн. Тэгсэн чинь саяын сар 300 орсон гэсэн. Тийм. За тэр нэг тиймэрхүү тэгээд тийм ингээд дараагийнхаа бичлэг хүртэл төр бас дээрэс нь би одоо 6 сарын бичлэгнийхаа нэг юм 6 сард болсон үйл явдлуудынхаа стратегийнхаа жоохон хэсгийг энд оруулчих за тэгээд төр баяртай. Would you be my wife? Hiru balingi wichi. I bike it.